Ийхүү бодит гарц шийдэл шаардлагатай болсон цалин тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг өнөөдөр Улсын хурлын 3-ч байнгын орон мөн авч хэлэлцлээ. За эхний ээлжинд 2026 онд тэтгэврийн зөрүүг арилгахад 150 тэрбум төгрөгийг төсөв суулгах ёстой гэж үзжээ. Харин засгийн газар тэтгэврийн бодлогыг суурьаар нь шинжлэхгүй бол ойрын ирээдүйд тэтгэврийн сан бүрэн дампууралд орох эрсдэлтэй болсныг онцолжээ. Ирээдүйд шимтгэл төлөх даатгуулагчийн тоо төдийлөн дөрвтө өсгөөргүй байна. 30 он гэхэд тэтгэвэр авах шимтгэл төлөгчдийн тоо ойролцоо түвшинд хүрнэ. Энэ бүхэн нь цаашдаа насжилтаас үүдсэн тэтгэврийн сангийн зардлыг өсгөнө. Ийм учраас тэтгэврийн даатгалын шинжилгээг бид гүнзгийрүүлэх шаардлага тулгарч байна. За өмнө нь бол одоо төрийн зүгээс бол одоо шийдвэр гаргаад жишээ нь цэргийн албан агчдыг бол нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй, тэтгэврт гарсан үед нь тэтгэврийн нэгэнт даана гэдэг ингээд бодлого зарлаад явцсан учраас энэ бодлогоо бол бид нар одоо эргэж харахад бол бас айгүй хүнд болов гэж бодож байна. Тэгээд нөгөө талдаа яг зүгээр тэтгэврийг бид нар 6-аас 8%-аар нэмэгдүүлэх одоо юм бодлогын шийдвэр гараад явсан тохиолдолд яг энэ хэсэг дээр адилхан ингээд нэмээд явах нь зүг болов гэж бодож байна тийм. Цалин тэтгэврийг жил бүр инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлдэг. Тэгвэл 2025 онд тэтгэврийг 6%-аар нэмэгдүүлсэн нь бодит инфляцийн өсөлтөөс 0.8%-аар доогуур байгаа юм а. Иймээс эх оны төсөвт тэтгэврийн хэмжээг тухайн жилийн инфляцийн тооцоололоос 0.8%-аар нэмэгдүүлж бодох саналыг гаргаад байна. Энэ хүрээнд нэмэлтээр 267 тэрбум төгрөг шаарддаг тооцоо гарч тухайн мөнгийг нэг жигд бүх ахмадуудын тэтгэврээр 42 мянган төгрөг нэмэгдүүлэх замаар хуваарлах саналыг гаргажээ.